Монголд мэдээ гэж байдаггүй. Ямар нэгэн зүйлийн өмнөх ба дараах анги гэж. Магадгүй нэг тийм сериал шиг гэдэг. За өглөөс ирээд мэдээлэл харлаа. Хурдан морь буруу насанд оролджээ гэж. Би ч нэг гайхсан ч гоо. Гэхдээ энэ чинь зөвхөн адууны асуудал биш гэж. Монголд ер нь бүх юм буруу ангиллалтай байдаг гэж. Авилгыг алдаа гэдэг, архитектыг амралт гэдэг, үрийг хөгжил гэдэг, худлыг улс төр гэдэг гэж. Шатхууны үн ахаад л өссөн байна. Үн өсөхөөр бүгд л бухимддаг гэж. Гэхдээ цалин биш, тайлбар л өсдөг гэж. Монголд байгалийн гамшиг хүртэл хачин болдог гэж. Бороо орохоор гол нь үерэлдэггүй, харин тендер нь урсчихдаг. Нэг тийм үг байдаг гэж. Хэрв чи ангал руу удаан ширтвэл ангал чам руу ширтнэ гэж. Монголд бол өөр. Чи ангал руу удаан ширтгэд удалгүй ажлын хэсэг байгуулагдана. Дараа нь дэд ажлын хэсэг, эцэст нь ангал өөрөө дэвтгүрт гарч чаддаг гэж. Монголчууд их төвчээртэй ард түмэн. Бид үнэндээ асуудал дасдаггүй, харин асуудал бидэнд л дасчихдаг гэж. Эцэст нь би нэг зүйлийг ойлгосон гэж. Энэ бол Монголын хамгийн үнэтэй зүйл бол шатхуун биш гэж. Тэр бол магадгүй ой санамж юм. Маргааш нь дахиад л давтагддаг. Магадгүй бид ямар нэгэн төрөл зүйлийн давталт байх гэж.